Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү бичлэгийг сонсох, үзэх цаг мөчийн мэндийг хүргэж байна. За өнөөдрийнхөө хичээлээр хэдүүлээ les animaux буюу амьтдуудыг нэрлэж сурсгах нь байна. За бидний амьдралд ойрхон байдаг гэрийн тэжээвэр амьтад буюу маш их түгээмэл байдаг цөөн хэдэн тооны зэрлэг амьтдуудыг оруулж бичсэн байгаа. За мэдээж энэ хэрэг Францаар нь бичсэн, галигаар нь бичсэн, орчуулганд бичсэн байгаа. Дээрээс нь та бүхэндээ хэрэгтэй гэж бодоод ялгац гишүүнүүдийг нь оруулсан байгаа. Та бүхэн эр эм хүйсээр нь ялгаас орчуул дараад нь ярихад маш хялбар болно тийм ээ. За ганц тооны ло артиклаас гадна бид нар олон тоон дээр бас ярьдаг тийм ээ. Тэгэхээр олон тоон дээр та хэдвэн ярихдаа ле дэ артикл авахаас гадна үгнийхээ ар дээрээс эс дагаврыгаа тавихаа мартаоцай. Мөн ишгээр хэрж байгаа үгний өмнө бид нар л апостроф гэсэн ялгац гишүүнийг автоматар тавьдаг тийм ээ. За тэгэхээр үүнийгээ бас олон тоон дээр бичихийн тулд ярихын тулд бид нар ле дэ артикл авахаас гадна мөн лизон хийгээд уншна гэдгийг мартавцай. За ингээд хэдүүлээ хичээлдээ орцгоё. La vache, le bison, le cheval, l'âne, le cochon, le sanglier, le mouton, l'agneau, la chèvre, le bouquetin, le chameau, le canard, le lapin, l'oiseau, le corbeau, le chat, le coq, la poule, le poussin, le poisson, la dinde, le dindon, le chien,